Үлгэрийн домог. Монголын дээд өвөг хэрээргэр хизээр дэр хийж явсан үн эртний үед юм гинэ. Хөгцөнхөр дээвэртэй, хөрс ногоон дэвсгэртэй, орчлон дэлхий хэмээх оосор бүчгүй нэгэн их гэрд хүн амтэн цөмөөрөө эвтэй сайхан амьдарч байжээ. Гэтэл юунаас болсныг бүү мэд нэг л мэдхэд хоорондоо муудалцсан уралцаж хүчтэй нь хүчгүйгээ барьж идэхэд хүрөөг нь. Амьтад мөр мөрөө хүн салж, зарим нь газар нүхлэн шургаж, нэг хэсэг нь усны гүнд, нөгөө хэсэг нь модны оройд гэртээ болжээ. Гагцхүү хүссэн бүхнээ хийж чадах ухаан гихчийг хүнд заяаж гин. Тэр цагт насан өндөр болтлоо ухаанаас ондоо өв хөрөн хураагаагүй нэгэн өвгөн байж гинэ. Нэгэн өдөр тэрээр 7 хүүдээ их гэрийн үлгэрээр баг гэрийг барьж болно гэхэд хөвгүүд нь бодоод учрыг үлгэх. Өвгөн ханаран хүрээлсэн эргэн тойрны уулсыг дуурайлган бургасан хан хийв. Цасан шуурганд хаагддаг, цагийн сайханд нэгддэг өмнгийн тоон. Тал тийш урссан алтан цэцэргаас нь уйн, уулын араас ургасан манан будангаас туурга, дээгүр бүрсэн зузаан үлсээс дээвэр хийх санаа олжээ. Дүршилтэн ханхайсан уул нуруудын араар сансрын хүрдэн салхи хэрчлэн эргэж байгаа даа гэж бодуутаа хялгас томж бүслүүр хийв. Тэгээд өвгөн 7 хүүтэйгээ ханаан дэлгэж, хаалгаан босгож, тооноо өргөн уняан өлгөж, туургаан барьж, дээврэн тавьж, бүслүүрийн татаад бөмбөрцөг дэлхий хэлбэртэй бөмбөр цагаан гэртээ болов гинэ. Навны гэрлийг наашлуулж татдаг, салхины хүчийг цаашлуулж хордог, нүүй гэвэл эвхээдэж очдог, бууй гэвэл дэлгээд барьдаг. Тийм таатай гэр хийсэн өвгөн буурал эцгийнхээ ухаанд хөвгүүд нь биширч аятай тавтай аж төрөх болжээ. Гэвч үлгэр үүгээр дууссангүй. Урт насалж удаан жаргасан өвгөн аав нь нэг өдөр хэвтэрт орж хөвгүүдээ тойруулан суулгаад төрөх нэг өдөр байхад төгсөх нэг өдөр бий. Ханан гэрээсийн аав нь хадан гэртээ буцах боллоо. Яаж аж төрхийг гэрчин заагаад өгнөө? Гагцхүү бүслүүрээ л чангалж яваарэ гэд насан өөд болжээ. Хөвгүүд нь урдын адил мөн л учрыг ололгүй гайхаж хоцров. Гэтэл нэг өдөр гэрийнх нь бүслүүр суларчээ. Бие биедээ найцаар хинэнч чангалж таталгүй суутал гэр нь яаж ич унав гин. Ах дүү 7 чамаас боллоо, танаас боллоо гэлцэн хэрэлдэж сүулдээ бүр таарч тохирхон болж тар цалахтаа хүрчээ. Эцгээс үлдсэн хөрөнгийг эн тэнцүү хувааж авахар шийдээд хан, унь, хаалга, тоон, дээвэр туургаан салган үрч харсан зүгтэн отоход отхон дүүд нь бүслүүрээс өрөм үлдсэнгүй. Ууган хүү нэгэн газар хурч хаалгаан босгон хэрүүл уралгүй амар жимэр сууж байтал өдөржин хурц нар төөнөөд арай шатаач гсэнгүй. Удаах хүү сараалжин ханаа дэлгээд унтаж хэвтэл гинэж ширүүн бороо асгаж аянга тасхийн эгээтэл нэрвчгсэнгүй. Дараах хүү туургандаа хоргодон суутал уулын үер урсгаад явчихж гин. Бас нэгэн дээвэр дорaan амар шивтэл хуй салхи босож хуу татаад хайчихав гинэ. Нөгөө нь толгой дээрээ тоноон өргөөд сууж байтал шүн болж араатан чон талд нь архиралдаж золтой л хүү татчихсангүй. Өнөө боож овоолчхоод хоргодож суусан нэгийг нь хүйтэн жавар хайрж хөлдүүс болгох төхөж гинэ. Бүслүүрээс ондоо юм үлдээгүй болохоор отхон дүүн бүрч хэцүү байсан нь мэдээж. Гэтэл нэг өдөр түүн дээр хан өрсөн ах нь буцаад иржээ. Удаах ах нар нь удалгүй хаалга, тоон, унь, дээвэр туургаан үрсээр араасаа цувран айсвэ. Ийхүү 7 хүү өвгөн буурал эцгийнхээ гэрээс үгний учрыг сая л ухаарч түүнээс хойш үеийн үед сургаалтай өргөө цагаан гэрээн эвийн сүлд олгон дээдлсээр амар сайхандаа жаргажээ.